Сайн байцгаана уу? Манай суугт тавтай морилно. Өнөөдрийн сэдвээр хүмүүс юу нь юу болоод байна? Энэ YouTube, social, Facebook энэ хүмүүс ч одоо бүгдээрээ гэгэрчгсэн юм бах та. Бүхэл хүн л нэг л ухаалаг юм яриад нэг гэгэрчгсэн аятай байгаад ах юм. Энэ ямар учиртай юм болоо гэд бодож иж магадгүй. Тэгээ би та бүхэндээ өөрийнхөө өнцгөөс тайлбарлах гэж хичээе. За өөрийгөө ч бас яагаад ингэж байгаагаа бас тайлбарлах хэрэгтэй ах гэж бодож байна. За яагаад ингэж ийм ухаалаг юм яриад гоё юм түгээч гээд хүмүүст ингэж яриад байгаа вэ гэхээр нэгт хүн бусдад одоо хуваалцснаар тухайн зүйлийн утга учирыг ойлгосон байдаг. Хэрвээ миний ярьж байгаа зүйлийг хэн нэгэн ойлгохгүй ийм юм байд юм уу гэдгийг ойлгохгүй бол би бас ойлгоогүй байна гэсэн үг. Тэгэхээр та нараас мэддэг байх. Багш болчоор өөрөө бусдад заагаад ирэхээрээ тухайн зүйлийг илүү сайн судалдаг гэж ярьдаг та. Одоо жишээлбэл зүгээр сурагч байхдаа бид нар одоо англи хэлийг сурахдаа тийм сайн сурдаггүй болвол за чи багш болоорой чамд одоо ингээд хүүхдүүд өглөө чи юм заагаараа гэхээр багш юм чин хариуцлага хүлээгээд хүүхдүүдтэй сайн хичээл заахын тулд илүү хичээдэг. Яг тэрнтэй адилхан би ямар нэгэн байдлаар хин нэгэнд хэрэг болох байх, жоохон ч гэсэн ойлголт өгөх байх гэдэг үднээс өөрийнхөө яриануудыг оруулдаг. Тэгэхээр бусад хүмүүс ч гэсэн яг адилхан өөрийнхөө өнцгөөс, өөрийнхөө байр сууриас хүмүүст хэрэгтэй юм хийх гэж хичээж байгаа. Мөн одоо мэрэгжил гэж байдаг штэ. Одоо ажил хийгээ те. За тоогооч байлаа гэхэд хоол хийгээд цалиа авдаг. Дуучин байлаа гэд дуулаад одоо цалиа авдаг. За онгоцны нисгэгч болвол онгоцоож болоод цалиа авдаг. За сүүлийн үед одоо ийм сэтгэл зүйн мэрэгжлүүд маш олон болоод байгаа. Тэгээ яг мэрэгжил гэхэд бас хэцүү. Тухайн хүнд ямар нэгэн хэрэгтэй зүйл хийж өгч ийна гэдэг өөрөө ажил мэрэгжил болчихж байгаа байхгүй юу? Аяг хийдэг хүн тухайн хүнийг аягаар цай уухад туслаад үн цэнийг нийлүүлсэн учраас цалинтай байгаа гэсэн үг. Тэгэхээр хүн болгоны өөрийн гэсэн замнал, ухаарал өөр байгаа учраас танд юу санал болгож байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Тухайн одоо энэ юм яриад ухаарлын үг ярьж байгаа ойлголтуудыг хэлэх гээд байгаа хүмүүсийн яг өгөх гээд байгаа зүйлийг ойлгочих юм бол та тэрийг үн цэн гэж үзээд харилцан тохиролцоод сургалтыг авдаг ч юм уу, зөвлөгөө авдаг ч юм уу энэ байдлаар шийдэж явж болох нэ. Тэгэхээр өөрийгөө одоо юу өгч чадхаа одоо тайлбарлаж байгаа юунд хүрсэн, би ямар зүйлийг ойлгосон гэдгийг тайлбарлаж ярьж байгаа болов гэж би бодож байна. Ер нь бол ойлгосон ухаарсан зүйлүүдээ би бол бараг л бүгдийг YouTube хуудас дээрээ тавьж байгаа. Тэгээд миний санал болгож байгаа үйлчлэгээ болвол хаалттай групп байгаа. Тэгээд хаалттай групп дээр бас YouTube дээр ороогүй ганц 2 бичлэгүүд байдаг. Хаалттай группийн давуу тал нь гэх юм бол ганцаарчлсан яриа хийдэг. Тэгээд өөр тохиолдож байгаа асуудлуудыг хэрхэн шийдэх үү, гаргалгааг нь хамтдаа гаргаж тодорхой хэмжээнд чиглэл өгөөд сэтгэл зүйн одоо блок одоо яг аль төвшөндөө явж ийн өөрийнх нь туршлагаар олж нээж илрүүлж хамтдаа одоо өөрийнхөө сэтгэл амар амгалан аз жаргалтай амьдралд хүрэхэд нь тодорхой хэмжээнд чиглэл өгөөд явна. За миний гол өгөх гээд байгаа өөр нэг үнц нь бол тухайн хүнийг одоо байгаа амьдралдаа өглөө босоод амьдралдаа илүү аз жаргалтай, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн хүнийг бүтээхийн төлөө би туслахад бэлэн байгаа. Тиймээс ч энэхүү бичлэгүүдээ хийж байгаа. Жохон ч гэсэн урам зориг аваад амьдрал ямар гоё юм бэ?
Энэ амьдрал үнэхээр гайхалтай. Хорон мөч бүрийг би алгасалгүй мэдэрч өнгөрүүлэх болно гэдэг тийм хүнийг бий болгохын төлөө ажиллаж байна, хичээж байна, бас суралцаж байна. Гэхдээ энэ маань зарим нэг илүү их гэгэрэл төрсэн хүний хувьд бол жижигхэн зүйл. Гэхдээ тийм байдаг. Хүмүүс нэгэнт баяжчихаараа баяжих тухай ном бичгээд хэн ч ойлгодоггүй. Харин тэрнээс наахан нэг яг тийм сэтгэлийн блок баг гэх юм уу, арай нэг төвшин ойр хүнээсээ илүү суралцахад илүү төхөн байдаг. Яг тэр дундын орон зайг би нөхөх тийм үүрэгтэй учраас өөрийнхөө одоо энэ бичлэг болон ажлаа бол яг тэгж хийж байгаа. Тэгээд явандаа миний гэрлийн ухаарлын төвшин өсөө явахад миний яриаг ойлгох хүмүүсийн бас төвшин арай илүү өөр болоод явна гэсэн үг. Миний ярианы чин хатлага ч гэсэн өөрчлөгдөд явна. Та нар сандгүй хөлд орохдоо яаж бүдэрч унаад, яаж өвдөгчин өвдөж байсныг сандаггүй. Тиймээ би бас санахгүй байгаа. Тийм учраас би өөрийнхөө энэ ойлголт ухаарлуудыг бичлэг болгон хадгалж байгаа. Тухайн үед мэдэрч байгаа тэр мэдрэмж тэр үедээ мэдрээл сарнин алга болсон байдаг. Тэрийг холдуулахгүй тулд бичиж тэмдэглээд, бичлэг болгоод, ном болохын ном болгоод, тэмдэглэл болохын тэмдэглэл болгоод явах нь зүйтэй. Таач бас нэгэн ном, бас нэгэн сурах зүйл ихтэй оршихгүй юм. Өнөөдрөөс эхлээд та өөрийнхөө түүхийг, ухаарлуудыг, амьдралаас орж ирсэн мэдлгүүд, ойлголтуудыг ч гэсэн бичиж тэмдэглээсэй гэж хүсэж байна. Үр хүүхэдтэй, ач зээтэй энийг л ойлгочвол амьдрал юм байдаг шүү гэдэг зүйлийг бас бичиж тэмдэглэж болно. Дараа нь тэр нь судар ном болж үлдэх юм аа. Энэ байдлаар хүн өөрийнхөө давуу тал бүх зүйлийг олж нээн илрүүлж та хүнд ямар үн цэнийг нийлүүлж чадах вэ гэдэг талаар бас бодох хэрэгтэй. Өөрийнхөө онцлогоороо та юу хийж өгч чадах вэ? Энэ тал дээр л ажиллах юм бол хүний амьдралын амжилт, аз жаргал, тэр амар амгалан амьдралын үүд нэгдлээ л гэсэн үг. За юм байна да. Миний анзаарсан, ойлгосон зүйл маань энэ байна. Тэгэхээр бүх хүн гэгэрчсэн биш, бүх хүн гэгэрлийн замд явж байгаа юм байна. Хүн болгоны гэгэрлийн ойлголтуудын цаг хугацаанууд өөр байгаа. Тэгэд хүмүүсийг одоо яриануудыг сонсоод яг өөрт наалдах яриаг сонсоорой. Хэрвээ миний яриаг сонсоод тухгүй ч юм уу ойлгомжгүй байвал өөр хүний яриаг сонссон илүү зүйтэй. Заавал сонсох гээд байхaalгүй. Яагаад гэвэл төвшин таарахгүй байна гэсэн үг. Яг миний яриаг ойлгох хүмүүс байгаа, ойлгохгүй ч хүн байгаа. Тэгэхээр өөр хүний яриа би ч гэсэн одоо нэг 10-аад хүний яриаг сонсдог, өдөржин сонсож байна. Ажлынхаа хажуугаар сонсоод, яриаг нь ойлголт ухаарлуудыг сонсоод, түүндээсээ ойлголт ухаарлыг өөрөө олж аваад өөрийнхөө хувилбараар гаргаж ирж байгаа. Энэ байдлаар явдаг учраас заавал туушраа тийм 100% миний яриа таалагдах албагүй. Би яг одоо ойлгосон, ухаарсан үгийг гэсэн санаагаа л би ярьж байгаа. Тэгээд эндээс авах зүйлийг аваад, хаях зүйлийг хаваад цааш явах нь зөв бахаа гэж бодож байна. За ингээд анхаарал тавин сонссон та бүхэндээ баярлалаа. Хүн амьдралдаа зоригтой яг хүсэж байгаа зүйл нь тодорхой. Тэгээд эрч хүчтэйгээр өдөр бүрийг амжилттай амьдрах боломжтой юм байна. Түүний төлөө тэмүүлээрэй гэж хүсэж байна. Хизээч битгий шантраарай.